Их боловсролын сургуулийн 8-аас 12 дугаар ангийн 4 суралцагч тотмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна гэж судалгаагаар гарчээ. Мөн медиа хэрэгсэл нөлөө бүхий хүмүүс электрон тамхи хэрэглэх нь модны гоё хэвийн гих ойлголт төрүүлдэг гэж сурагчид тодорхойлжээ. Улмаар сурагчдын 56% нь сонирхлоороо 22% нь найз нөхдийн нөлөөллөөс шалтгаалж хэрэглэж эхэлдэг хэдий ч бүтээгдэхүүний сурталчилгаа нь суур нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд энэ чиглэл тавих хяналтыг сайжруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Электрон тамхи сөрөг нөлөөтэй байгаа тодорхой хэмжээнд донтуулж байгаа гэж ойлгодог хүмүүс тэгж хэрэглээд байгааг харахад хяналтгүй байвал миний хүүхд тэрийг бас хэрэглэх нөхцөл хизээч хамаагүй бэлэн болохоор тэгж үздэг. Донтолд хоёрт бол одоо тэгэл өвчний ер нь үүр штэ. Би үнэрнээс нь амар хашилтай. Тэгээд үнэрт нь дургу болохоор жоохон хүндрэлтэйдэг. Хичээл нам хийж хаад ингээд хойно хүүхдүүд ингээд уугуулангууд амар хэцүүдэг. Электрон тамхиг бүр үнэхээр амар хүсдэг болтоо дондохгүй бол ингээд тэрийг бол ингээд зогсоогоод хяналт тавьчих зөв гэж бодож байна. Ганц нэг хүүхдийн электрон тамхи хэрэглэж байгаа тийм үйлдэл гаргасан хүүхдүүдийг бол бид нэр эцэг эхийн дуудаад тэгээд сургуулийнхаа хамтарсан багаар хуралдаа сэтгэл зүйчтэй хандаад ерөнхийдөө энэ хүүхдүүдэд энэ хорт зуршлаас салгах бол тиймэрхүү ажлыг бол маш их хийдэг. Электрон тамхинд никотин хиймэл утаа үсгэгч, уушиг гэмтэгч бодис, хар болон цагаан тухлаг гэх мэт химийн хорт нэгдлүүд агуулгаддаг байна. Америкийн нэгдсэн улсын хорт тавдрын нийгэмлэгийн судалгаагаар электрон тамхинаас шалтгаалсан хүнд хэлбэрийн гэмтлийн үед амьсгал давчдах, цээжээр өвдөх, биеийн жин буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн гэжээ. Мөн өсвөр үеийнхэн никотинд донтоход маш мэдрэмтгий байдаг гэсэн юм. 4 хүүхд тутмын нэг буюу 25 орчим хувь нь одоо электрон тамхиг хэрэглэж байна гэдэг ийм судалгааны дүн гарсан. Эдгээр одоо буруу одоо дадал хэвшил маань өөрөө цаашлаад болвол одоо хавдар үүсгэх ч юм уу те одоо цаашлаад бас бусад одоо халдварын бос өвчлөлийн бас их үүсвэрэг тавих үндэслүүд бол олон улсын судалгаануудаар тогтоогдсон байдаг. Тамхины одоо хэрэглээ буюу тэр тамхинд агуулгаж байгаа тэр никотин хэмээх хүчтэй тэр донтуулах бодисын нөлөөнд өртсөн хүн бол тэр одоо хараат байдалд үүсэж байгаа гэсэн үг. Хараат байдал гэдэг нь юу вэ гэхээр тухайн одоо бодисгүйгээр тухайн хүн одоо сэтгцийн болон биеийн талаас байж чадахгүй буюу тийм донтох эмгэлгийн нөхцөл байдалд орж ийнэ гэсэн үг байхгүй юу? Дээрх судалгаанаас харахад тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, тамхины онцгой албан татрыг нэмэх зүйтэй гэж албаныхан үзэж байгаа юм а. Гайл дээр энгийн цахилгаан бараатай адилхан одоо бүрдүүлэлтээр орж ирж байгаа татварын ч гэсэн тухайн одоо адил төвшөнд байгаа. Үүнийгээ бид нэр никотин агуулж байгаа учраас биед хортой ялангуяа бага насны хүүхдүүдийг бид нэр эрүүл мэндийг нь уушгийг нь хамгаалах ёстой. Тиймээс энийгээ тамхины зохицуулт руу оруулж ирээд тусгай зөвшөөрлөөр зохицуулъя гэсэн тийм зорилттой. Мөн нийгмийн сүлжээн дэх маркетинг нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан зар сурталчилгаа явуулж байгаа үйлдэлийг зохицуулах, бүрэн хориглох арга хэмжээ авах хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.